Их хурцын баярын мосгон дээр Өвөрхангай аймагт 463 ээж алдар дэлхийн 1-2 дугаар одон гардаа авсны нэг нь Лундаа Жансангийн Цэтэн давг юм. Түүнд давхар баяр төхөөж хадам аавж нь Улаанбаатар хотоос зорин ирэн уран бэрийн шагналыг гардууллаа. Манай улсад 3 охин дараалан төрүүлсэн ээжийг хүндэтгэн уран бэр хэмээн өргөмжилдэг бол 3 хүү дараалан төрүүлсэн ээжид дархан бэр болгодог уламжлалтай. Цэтэн давг 4 охины хамт 10 хэр сумандаан хуваарай бизнес эрхлэн амьдарч байна. Тэгээ 4 охинтой. Эхний охин нь болохоор одоо 7 дугаар анги 13 настай. Дараачих нь 1-р анги. Дараачих нь 3 настай цэцэрлэгт явдаг. Бага нь болохоор ой 3 сартай. Тэгээд энэ цагт хандаа маш баярлаа гэж хэлээ. Түрүү сайхан үрийг үлдээгээ явсан маш их баярлалаа. Яг аав ээжээрийг ирнэ гэхэл бид нар түрүү хэлсэн шүү дээ. Маш их баярлаж байсан. Тэгээд үнэхээр энэ орон зайг ингээд аавыгаа харахаар ингээд нөхөгдөг. Аав маань яг ингээд ханы маань нуруу туруу харц тий. Айгүйх нөхөгдөг. Аав тэгээд шандрах үедээ ер нь тэгээд аав ээжээгээ төлөө бас би 4 хүүхдийн төлөө бууж өгч болохгүй шүү гэж боддог. Хань маань аавын маань хамгийн нандин одоо ирэх байсан. Тэгээд аавда ханы маань үргэлж ингэж хайрлж тий халамжлж багаас нь ингэж маш сайн хүмүүж болж өгсөн баярлаа. Тэгээд миний зүрхэнд бол өөрт мөнхөд хань маань байгаа. Дөрөвдөх бандын одоо өөр хүүхдүүд одоо хань ижил нь одоо ингэж амьдарч байна даа. Одоо хүмүүс маань зайлшгүй одоо бас нэг өвчний учраас одоо бас хорвоогийн мөнх хүсээг үзэж биднүүд их хүнд гарц хөрөлчирж байлаа. Одоо тэгээд яах вэ одоо хойноос нь бодож л одоо өөр хүүхдүүд нь одоо нэг өвчин зовлонгүй эрүүлэн сайхан амьдраасаа гээл залбирч явдیں۔ 4 хүүхэд нь орлогод үлдсэн болохоор ч бас хүн чинь хүйг байт юм байл шүү дээ. Одоо мохнол бодож байгаа юм чи хөргөн миний хөө 4 хүүхэд яаж байгаа хүн чинь хэцүү шүү дээ гэл миний хүүхэн гатуужилтай байгаараа өстө үнээс дор явдгүй шүү ирнэ. Яаж ийж байгаа төстөө нэг хүний дор орохгүй амьдраарай. Тэгж бууж болохгүй шүү. Хүн хорвоо гэдэг чинь сайнтай муутай. Тийм юм үзэн штэ гэл тэгж. Гатуужулж суух юм даа. Тэгэл хорвоо гэдэг тийм л дээ. Хүн хорвоодоор сайхан ч явна, сайхан саарч явна. Тэр бол нэг л даван туудын шүү л гэж хэлж байгаа. Тэгээ охиндоо тэгээд энэ өнөөдөр алдар тэхээ одон авчгаад нь баяр хүргээл уран бэрхийн юуг нь авч ирж өгөөл ингээл баяртай сайхан л байна өнөөдөр хөрх юм. Хэдэн ачнараа дагуулаад тэгэл өнөөдөр сайхан дүүцсэн сайхан өдөр байлаа. Өөр хүүхдээ эрүүл саруул өсгөж хүмүүжүүлнэ гэдэг гэр бүлийн аз жаргал төдийгүй улс орны хүн амын өсөлт эрүүл ирээдүйн төлөлтөнд үнж баршгүй хувь нэмэр оруулж өгөх хэрэг юм а. Амьдралын гатуу сорилтыг туулж өөр хүүхдүүдийн хайр халамжаар тутаалгүй өсгөн хүмүүжүүлж яваа бэрэн алдар дэх болсонд нь хүндэтгэл үзүүлж хадам аавж нийнхүү баяр төмчийг нь хамтдаа хаваалцлаа. Цэтэн давгч мөн баярлаж салгарснаа илэрхийлэн аав ээжтэй сэтгэлийн бэлэг барьсан юм а. Болгоно байдаг л гэж ярьдаг байсан.